нэг л өөрчлөлттэй л байгаа. Ямар ч өөрчлөлт хийхгүй байгаа мөртлөө мэн өөрчлөгдсөн байгаа шаа. Одоо энэ гэрэл мэрэлний ширхэг юм мэдээ шаа. Текстчер гэдэг үгийг одоо ширхэг гэж орчуулвал тий. Текстчерийг одоо нэг орчуулмаар байгаа тий. Хүмүүс нэг ярих юм ярихгүй байгаа байхгүй. Мэйчүүд ярих юм гэвэл текстчер байгаа байхгүй энэ. Текстчер гэдгийг одоо нэг ширхэг гэх юм уу тий. Урлаг дээр одоо хамгийн чухал юм текстчер л очоод байгаа шүү дээ. Тэ? Одоо бидний өсөө яг юугаар зохиомжиж байна гэхээр текстчерээр л зохиомжиж байгаа шүү дээ бол. Тэгээ тэр хүн тэр ямар текстчерийг яаж тэндээ текстчерийн хувьд бид креатив байгаа шүү дээ. Тэрс шүү бүх юм ойлгосон бүх юм хяналтанд байгаа шүү дээ. Чөлөөтэй юм гэвэл текстчер л шүү дээ. Ялгаатай юм гэвэл ялгаа гэвэл бидний толгой салгаа гэвэл одоо энэ хөгжмөний текстчер гэрэлний текстчер агаарын текстчер тэгээ хөрөнгөт материалын текстчер тэ усны текстчер, ургамлын текстчер. Нохоо юугаараа үнэтэй байна гэсэн чинь үснийхэн текстчерээр үнэтэй шүү дээ. Уран зураг текстчерээр үнэтэй. Текстчерний ялгаа гарч байгаа шүү дээ. Юусоо будаг дуу. Тэгэхээр текстчерийн хэлбэртэй яг нохож өгөх юм бол тэр чинь үн ялгаагаас хийж байгаа байхгүй юу? Хүмүүс чинь текстчер худалдаж авдаг юм билээ шүү дээ. Цаг зүүн хувцс өмснө, үнтэй хувцс өмснө гэдэг чинь үнтэй текстчер би ингэ нааж байгаа байхгүй. Тэгэхээр эвтэйхэн байгаа байхгүй. Гой агаат байна гэдэг чинь гой үнтэй агаат үнтэй текстчерээр амьсгалж байгаа байхгүй. Гой текстчертэй агаараар амьсгалж байгаа болохоор тэр оос чинь гой байгаа байхгүй. Гой текстчер чигэнд нь эвтэйхэн текстчертэй писта хивсний дороожны тэг хивсний шилдэгний дороожны писта тэрний текстчер байхгүй юу? Ямар текстчертэй хивсний дроож гэдэг үнэн ялгаж байгаа хгүй. Тэрийг мөнгө гэж байгаа хгүй. Үн гэж байгаа хгүй. Үнэн гэж байгаа хгүй. Энэ ингээд хэр үнэн юм бэ гэж байгаа хгүй. Энэ ингээд хотлаа юуч биш гэж юм уу эсвэл жинхэнэ үн. Жинхэнэ үнэнтэй. Үнэнгээс наадах чинь яг 7 айлм шиг шаад. Нэрэн гэсэн. Тэр чинь текстчерний юм аахгүй да пицца гэжтэй. Мониторын текстчер гаргаж ирэл. Энэ текстчерийг хамгийн гол янзлаад тасаад байгаа юм саунд картд байгаа байлээ. Саунд карт л авах хэрэгтэй юм байна. Өөртөө чадaltaй саунд карт авчих юм бол чиний монитор андаа шал өө дугна. Эндээс бүр шал өө дугнаа. Чиний монитор ингэ дуурж байгаа чинь саунд картны л асуудал болж байгаа. Энэ 8 хөгийн саунд карт андаа. Тэр шинэ микрофон ч гоё. Абилтон ч гоё юм байна. Энэ саунд карт дээр чадлаа авах юм бол бүх юм шал өө болно. Текстчер авахгүй. Энэ дээр л бидний ялгаа үүсэж байгаа байхгүй юу? Өө юун дээр ч биш. Энэ деталь багт смарт бид нэр хоорондоо амьдралын сайн сайхныг ялгаж чаддаг болохоор сайн сайхан амьдж байгаа хүмүүс биш үү? Яг сайн сайхан амьдрахыг ойлгож чадахгүй да писта гэж хэлж явж байгаа. Сайн сайхан гэж үз текстчерний л асуудал байсан билээ. Текстчер дээр деталь дээр л асууж билээ шүү дээ. Юм учиртай гэдэг чинь тэр ихгүй даа. Текстчергүй юм гэж байхгүй шүү дээ.
чи нэг студ доод гэсэн та болонд нь ундааны саунд дотор шийдсэн бэ гэдэг чи анда тэгж ч байхгүй. Эсвэл хаал ийцэн халуун орны цэцэг таазан тулцсан ургаадаа өлдөж чи тэгж ч байхгүй юм да. Тэрнээс чи амьсгал хаагаас ч зохиогдсон шүү дээ. Чи шээ бэлэн гомгийн хороо цэгийн хонцын шээсээр амьсгалах уу халуун орны юунд lalмын юм амьсгалах уу гэдэг чинь агаарны тэгч болчихж байгаа байхгүй шүү. Тэрийг яриад байгаа шүү танд. Уран зургийн би яач яах вэ? Би ингэ зөхөж өгөх үү? Эсвэл юм халбах шиг юм хусаад ингэж ялчих уу? Тэгвэл бид ингэж үстэй ингэж сэгсгэж ингэж шаавал тий чи амар тийм хацгас хацгах нэг тийм натурал шаа нөгөөт нь болохоор тэг шаа. Усны болохоор дэт шаа. Тэ бүхэн тэгж тосных тослог шаа. Илснийх худаа шаа. Тэгж гэж мэдчихнэ үү? Тэгж мэдгүй чи бис та юу нөө? Өдөөний таг аль вэ штэ. Тэгчүүд ялгаж байгаа болохоор баян болж чадж байгаа байхгүй юу анда яг үнэндээ. Юмны ялгаа ойлгоод байна шүү дээ бид та гэж. Сайн муу хүний ялгааг мэддэг болчих шин. Сайн нохой, муу нохой. Сайн хүн, муу хүн. Тэгчүүд чи гэж. Жигнэсээ яриад байгаа байхгүй юу та. 5,000 төгрөгт спикер авъя гэвэл авъя штэ анда. 2 сая төгрөгт ягаа монитор аваад байгаа. Гарч байгаа аудионы текстчийг ярьж штэ. Бид яг ч тийм сонсож байгаа. Чихээд тийм сайн юм сонсч ич бид нар тархинда тийм юм тархинда бид нар юу ихээ өөрөө шийдэж болж байгаа байхгүй юу биз та. Ингэж ажил биз та нохоноос дээр амьдж шít биз та. Лалын юм яриа шагаад одооний ярианы сэдв юу юм биш та гिच контент эго coin юу яриад төвлөг гэж хэлж байна. Лалын хөөцөлтөй шагаа биш та нэг нөгөө нэг мэйжийн хийсэн юу лээ 200 татчих лээдсэн мэдээллийн судасны дэлгэн билүү тэ санжно зүгээр л тийм юм болж байгаа шүү дээ пиццаанууд нэг мод утгаараа уургаал нэг юм цаг хугацаагаар шийдэж байгаа шүү дээ. Зүгээр өвлийн үүдээрээ л үрж цэцгэлж шүү дээ биз та. Тэр паттерн тэр текстчүүдийг л анзаарч байгаа бол Улаанбаатар хүмүүс яаж амьдарч байгаа тэр Улаанбаатар гэдэг хотын нийгэм тэр текстчүүдийг л анзаарч байгаа бол чи ямар гайхалтай сайхан урлаг уран бүтээл болж байгааг ойлгож болж байгаа байхгүй юу биз та. Ингэж чаддаг чи мэдгүй сонсцсон нөгөө нэг юу гэдэг вэ? Ингээд замбраагүй юмнаас зүг тогтлоолохоор урлаг гээд тэ тийм концепт байдаг тэ санаа тийм болж байгаа байхгүй да пиццаа юм чинь. Тэрнээс биш та.
Амьдрал утгагүй байгаад байгаа юм бол байхгүй шүү дээ биста. Чамааг л ганцаараа чинь тэнэгтүүлээд биста ашиглах гад хямдхан санагдуулах гад чамааг хямдруулах гад биста амьдралыг хямдхан гэж чамд харуулж байгаа шүү дээ. Тэнэс шин чи аим шигтэй үнтэй юм шүү дээ хонгор минь. Чи бол чадахгүй. Текст хийж байгаа байхгүй чи. Алт чи хүн болгонд хангалтгүй хүрэхгүй шүү дээ.